Өнөөдөр бид ангараг гаригийн тухай сонирхолтой баримтуудыг танилцуулж байна. Энэ гаригийг улаан гариг Марс гэж нэрлэдэг бөгөөд шинжлэх ухаанчид олон 10 жил судалж байна. Ангараг нь Нарны аймгийн 4 дахь гариг бөгөөд дэлхийгээс ойролцоогоор 225 сая км зайд байрладаг. Ангараг улаан өнгөтэй харагддаг нь гадаргуугийн төмрийн эсэлтэй холбоотой. Эхлээд харьцангуй улаан өнгө нь ойрын одны гэрэлд гялтганаж улаан гариг гэж нэрлэгдэх шалтгаан болсон. Ангарагийн хамгийн өндөр уул нь Олимпус Монс. Өндөр нь ойролцоогоор 22 км. Энэ нь дэлхийн хамгийн өндөр уул Эверестээс 3 дахин өндөр. Ангарагийн хамгийн том хөндийн урт нь 4000 км, гүн нь 7 км хүрнэ. Хэрвээ дэлхий дээр ийм хөндий байсан бол Европыг бүхэлд нь дамнахаар үрд байх байсан. Ангарагийн нэг өдөр нь дэлхийн нэг өдөртэй ойролцоогоор 24.6 цагтай тэнцэнэ. Гэхдээ ангарагийн нэг жил буюу нарны эргэлт нь 687 өдөртэй. Дэлхийн 2 жилтэй тэнцэнэ. Хэдийгээр ангараг дээр ус шингэн хэлбэрээр ихгүй. Гэхдээ хуучин гол мөрөн нүүрийн ул мөрөн мөн мөсөн давхраг олдсон. НАСА-гийн усны оршихуйг судалж байна. Хамгийн хүйтэн гаригуудын нэг. Температур нь дунджаар хасах 60 градус, шөнийн цагаар хасах 125 градус хүрч болно. Өдөртөө нарнаас дулаан авсан хэсэг нэмэх 20 градустай хүрэх боломжтой. Гэхдээ маш хязгаарлагдмал. Хамгийн их нь нүүрс төрөгчийн давхар эсэл агуулгадаг. Хүчил төрөгч маш бага амьсгалах боломжгүй. Ингээд ангарагийн талаар бидний өнөөдрийн сонирхолтой баримтууд дууслаа. Та нарын үзэг дуртай сансрын гаригийн аль нь вэ? Сэтгэгдэл дээр бичээрэй. Бидэнтэй хамт сансар ох дургүй нууцыг нээн гэдэгт итгэлтэй байна. Баяртай.